Өвлийн улиралд харааны шил зүүхэд цантаа хайрах зэргээр хүндрэлтэй байдаг. Мөн тохироогүй харааны шил зүүх нь нүдний ядаргааг үүсгэж улмаар ажлын бүтээмж, амьдралын чанарт 10-аас 30% хүртэл нөлөөлдөг байна. Тийм цантаа байвал хэцүү шүү дээ. Ингээ ангууд ингээл цантаал тэгэл шилээ хермаалал юм харахгүй ингээл явж тээ. Шил одоо 3-4 жил зүүж байна. Шил зүүхэд ер нь хэр хүндрэлтэй байдаг вэ? Анхандаа яг хүндрэлтэйсэн. Тэгээд гайгаа засчтэй. За ер нь нэлээд удаа зүүж байгаа юу хөө бараг 17-8 тагаас л зүүж байгаа. За шил зүүдэг хүмүүс буюу одоо хараа муутай хүмүүс байгаа тийм. Тэрийг бол нүдний эмчнэр бол хугарлын гажиг гэж ярьдаг. За тэрийг засах аргууд байдаг нь бол нэгдүгээр контакт линз зүүж болж байна. За нүдний шил бол хамгийн тохиромжтой аргуудын нэг. За үнэхээр шил зүүмэргүй байгаа тийм асуудал хараа засах лазер мэсцэлд орох боломжтой хүмүүс байгаад байгаа. За контакт линз зүүж болно. Гэхдээ тэр маань урт хугацаанд бол үр ашиггүй байгаад байгаа. Контакт линз зүүснээр өөрөө тэр тодорхой зүүж байгаа хугацаанд нүдний чих шиг байдлыг алдагдуулчихдаг. Тэгэхээр тэр маань бол цаашид бол урт хугацаанд ямар нэгэн үр нөлөө багтай. Шил зүүх бол бас тохиромжтой аргуудын нэг. Гэхдээ тэр маань өөрөө нөгөө нэг эсрэгээр тэгэл тохгүй байдал ажлын бүтээмж буурах ч гэдэг юм. Тэр асуудлууд тэр хүн дээр гараад ирчихэж байгаа. Сүүлийн үед иргэд хараа тэглэх буюу хараа засах мэс заслыг хийлгэхээр гадны орныг зорих нь олширсан. Энэ нь төсөв мөнгөний хувьд зардал өндөртөөгөөс гадна тухай бүр тухайн улсад очин нүдэ үзүүлэх боломжгүй байдаг. Тэгвэл Монголд хараа засах мэс заслыг хоёр эмнэлэг хийдэг нэг нь Солонго лазик центр. Тус эмнэлгийн хувьд энтгэхээс эмчнэр урилгаар ирж мэс засал хийдэг. Мөн Германы зүслэггүй хараа засах лазер мэс заслын технологиг Монголд анхлан нотгшуулжээ. Харин зарим иргэний хувьд эмчнэр өөрсдөө хараагаа тэглүүлдэггүй гэх яриа байдаг. Тэгвэл үүнд дараах хариултыг өглөө. Эмчнэр бол гэхдээ яг нөгөө хараад тэглэх мэс заслыг бол шууд утгаараа шаардлагатай мэс засал буюу зайлшгүй хийх шаардлагатай мэс засал бол биш. Энэ маань өөрөө сүүлийн үед бол аюул төвшлээ технологи болоод гоо сайхны төрөлд ороод явдаг болчихсон. Тэгэхээр үнэхээр шил зүгүүд тухгүй төвхтэй байдаг хүмүүс бол шилнээсээ салыг гэх юм бол асуудалгүй хараад тэглэх лазер мэс засалтай орчиж болно гэсэн үг. Гэхдээ хүн болгонд бол энэ маань тохирно гарч болно гэсэн үг бол биш. Эхлээд заавал наривчилсан онцлогоо шинжилгээ өгөөд эмчтэй үзүүлээд тэгээд болох хэсгээ тодорхойлуулад араас нь өөр тохиромжтой мэс заслаа сонгоод явах боломжтой байдаг. Солонго лазик центр эмнэлэг үйл ажиллагаа явуулаад 2 жил болж байгаа. Энэ хугацаанд хараа засах лазер мэс заслыг 1500 гаруй иргэнд хийсэн байна. Монголд бүх төрлийн хараа заслын мэс заслыг нэг дор бүрэн хийдэг цорын ганц төв гэдгээрээ онцлогтой.